Угаасаа их насны байгууллагч нь бол дөнгөж төрж байгаа нэраа бол хөгтлөл ямар ч нөгөө дархлаа байхгүй. Ерөөсөө л ихийнхаа гэзээ гараад ямар дархлаагүй дархлаанд огтлоо хэдэн сараар өрүүлжлэнэ. Нэг хоёрдугаар нөгөө жирэмсэн төрж байгаа их бол ерөөсөө физиологийнхаа хувьд дархлаагүй болсон байдаг. Тэр жирэмснийхээ 10 сарын тээлтэнд явцдаа дархлаагүй болсон байдаг. Тийм учраас энэ орчны одоо бохирдолтой юм уу янз бүрийн тийм бүтэл найдвар мото уусамлуудын одоо үүсгэсэн өвчнөд бол хамгийн түрүүнд ихнэлсэн байгууллага өртөждөг. Тэр товчхондоо бол ерөөсөө жишээл миний бодож байгаагаар бол ариутгын бодисын чанарыг шалгах тойл нь ихнэлсэн байгууллагууд юм байна гэж бодож байгаа. Тий, ерөөсөө л тэр л дээ нэрэн халдвар, хүү халдвар гэдэг маань энэтэй холбоотой байхгүй. Тэгэхээр манай улсын бас нэг имлэг байна л да. Жишээлбэл Монхимогийн эн чин тамидын байгаа, ариун гэдэг, санитал гэдэг 3 бүтээгдэхүүнээр л ерөөсөө Монголын бүх имлэгийг хангаж байгаа байхгүй да. Нэг байгууллага байна, манай нэг ихнээс нэг байгууллага. Жишээлбэл эдний бүтээгдэхүүнийг 4 жил, бараг 5 жил огт хэрэглээгүй. Тэгээд тэнд ямар ч одоо өвчлөл гараагүй. Одоо эмчнэр нь бол бид нэр мартсан штэ гэдэг байсан байхгүй да. Тэгэл 6 дахь жил дээр эдний юм бол орж ирсэн чинь дахиад хэдэн сар үргэлж ирсэн нөгөө халдвар малдвар бүх юмнууд нь. Тэгэхээр бол энэ бол их ноцтой. Тэгэхээр энийг бол засыг бол манайх боломжтой ер нь бол. Гэхдээ зөв юмыг эхлээд ойлгох хэрэгтэй. Зөв одоо энэ одоо шил одоо бол ингээд тамидинаас болоод тарих хуваагдаад үндсэндээ харанхуулсан байгаа. Дэлхийн стандартын тэр повидын яваад гээд ярихаар зэрэг тэр чинь Монголд байдаг. Нөгөө тамидын штэ гэд ойлгоцсон байдаг байхгүй. Тэгтэл тамидын бол биш. Тамидын чинь зүгээр шархацаад нийл тос. Тэгэхээр энэ зэрэг одоо миний одоо энэ хэлээд байгаа энэ сайтн дээр байгаа энэ олон мэдээллүүдийг сайн ингээд нарийн ер нь хараад унших юм бол ерөөсөө энэ чинь шал өөр юм байна гэдг нь бол их тодорхой болох юм аа. Энэ дээр бол жишээлбэл одоо энэ байна ерөөсөө 1%-аас доош хизээч битгий үйлдвэрлэл. Энэ бол Германы тэр ВАСП үйлдвэрийн одоо нөгөө дэлхийд батлагдсан 15 эрзэвтэй баталсан үйлдвэрийн юуны лабораторийн протоколоо хүртэл тавьсан байгаа байхгүй да. 1%-аас доош битгий 1%-аас доош байх нь бол хэтэрхий докторуу байна гэдэг ингээд. Тэгтэл манайд бол ерөөсөө энийг тэр сулыг хэрэгжилж яадаг. Тэгээ одоо жишээл би бол одоо энэ тэр жишээ болгоод дахиад ингэж хэлье л да. 2000 оноос 2010 он хүртэл Монголын бүх эмнэлгүүд бол тамидины 0.5, 0.7, 2.5%-аар одоо хагалгаа магалаа бүх юмнуудаа хийж яасан. Тэгжсэн чинь 2010 оны 1-р сард одоо манай нэг эмнэлэгт бол нэг том одоо нэрэн халдвар севс гэж юм гарсан. Тэвээс 3-4 нэрэ нас орсон. Улсад ч одоо тэр бом гаруй төгрөгийн хохирол гарсан. Тэгээд тэрний шалтгааны чинь одоо тэр 10 онондоо л туршил одоо улс төрчгээрээ тэрний чинь төлөө хөөцлөд юунаас шалтгаалвэ гэдэг ингэсэн чинь тэр байгуулгын подвалд нэсэн бохир нь халиад тэрнээс бохирдчлоо гэсэн одоо тийм мэдээлэл нийтээр цацагдсан. Гэхдээ үнэн хэрэгтэй бол тэр лабораторийн шинжилгээгээр тэр бохирлогдсон хальсан бохир нь тэр эмнэлэг доторх тэр өвчнийг үүсгэх хэмжээнд хүрээгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарсан. Тэрний юу бол тодорхойгүй бол шалтгаан. Тэгээд тэр байгууллага засваруудаа 6-7 сар хийгээд эргээд одоо 6 сарын сүүлээр байрандаа ороод 10 чоноогүй дахиад нөгөө севс нь гараад дээрээс 7, 8, 9, 10 хараа хүүхдүүд нь өвчлөөл гэсэн ерөөс. Тэгэхээр жинчин бол нөгөө халдвар үүтгэлийн энэ үед бол одоо ерөөсөө дандаа тэр одоо тамидын 2.5%-аас доош илээжсэн. Тэгээд харин 10 оныхаа намраас нь бол 7.5 болгож өсөж тэр байгууллагт нийлүүлж байгаа байхгүй да. Тэр чинь тэгэхээр энэ зэрэг өөрөө бол ерөөсөө л би юм хийжсэн гэдгийг мэдчихсэн болохоо байла. За одоо тэгвэл жоохон ахиу процентээр өгчий гэсэн үг шүү дээ. Тэр хүссэн дээр. Хүсээгүй бус газруудад нь бол тэгэл одоо ч гэсэн тэгэл сулаа өгчл байгаа.
Тэ. Энэ бол эрсдэл сөрөг нөлөө эрсдэл нь ерөөсөө амь насанд л тулна гэсэн үг. Одоо халдвар аваад хүн бол бидний ярьдгаар бол шархны халдвар, тэгээ халуурн, тэгээ севс болно энэ төр гэл ингээл бид бүхэн бол ярьж байдаг. Энэ бол олон шалтгаанаас байх боловч халдваргүй уус өмлийн чанараасаа бол нэлээд ер нь шууд зөнхөлж хамаардаг. Гадаад судалгаанууд ч гэсэн энэ талаар бол зөндөө байдаг. Уус өмлийнх нь стандарт одоо технологи бол зөрчигдсөн тийм бодисоор мис засал хийгээд халдвар гарсан ийм жишээнүүд их байдаг. Харамсалтай нь бол манай Монголд бол энийг бол урд нь бол огт ярьж байгаагүй. За манай Монголд одоо хэрэгжилж байгаа мис заслын чиглэлийн хариуцлагын бодис гэдгийг бол бараг хүн болгон мэднэ. Одоо Монхемо гэдэг компани үйлдвэрлэдэг тамидин гэдэг бодис байгаа. Тамидин чинь дотороо 5 байна уу 6 төрлийн одоо проценттэй ийм байгаа. Тэгэхээр ерөн зөөр би эмч хүний хувьд бол энэ тамидины найрлагынуудын бас нэлээд сонирхсан л да. За яагаад гэвэл энэ үйлдвэрийнхэн бол тамидиныг бол манайх яг олон улсын стандарт тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу яг ингэж энэ тамидина үйлдвэрлэдэг гэдэг ингээд бүр сонин хэвлэлээр энэ төр бол ингээд нэлээд зарлцсан хэвлэлсэн байдаг. Тэгэхээр энэ зэрэг би бол тэр олон улсын байгууллагын тэр зөвлөмж бөгөөд олон улсын тэр нөгөө стандарт гэдэгтэй нь угаандаа одоо тэрний дагуу хийсэн гээд байгаа тамидины орц найрлага бүх юм адилхан тулгаж үзсэн л да. Ингэж тулгаж үзэхэд яг ямар одоо юм зөрчил гарч ирээ таны судалгаагаар? Тулгаж үзэхэд бол их доогуур олон улсын үзүүлэлтээс. Хэдийгээр олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлсэн гэсэн юм бол яг тэр олон улсын стандартын бүх үзүүлэлтүүд нь энэ тамидын дотор бол байх ёстой. Тэгтэл процент нь бага. Доктортой байдлаа хадгалах чадвар нь муу. Тэгээд хэрэглэх арга нь буруу. Угаасаа тамидины бол зориулт нь буруу байсан. Миний бол одоо хамгийн одоо анхаарал татаж үзсэн зүйл маань тамидины зориулт. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо тамидинаар ингээд хагалгаа хийж байгаа бол өвчтний арьс нөгөөг цэвэрлээд эмч сувлагч нь гараа угааж ариутгаад ингэж хэрэгжилж яадаг. Гэтэл тамидины орц найрлага нь тийм зориултын биш. Зүгээр шарханд зориулдаг одоо шархны боолтонд зориулдаг тийм гелийн найрлага байгаа хгүй рецепт нь. Тэрийг бол манайд л хэрэглүүлдэг үгүй энэ чинь хагалгааны халдвар гүйтгэлд ариутгалд хэрэглэдэг юм гэж хэлдэг. Гэтэл үндэ л орц найрлага шал өөр. Зүгээр шархны тосны рецепт байсан. За эхлээд энэ асуудлыг хөндөхөөс өмнө дараа нь яг олон улсад энэ халдваргүйжүүлэлтийн бодисыг ямар процентоор хүлээмжшүүр яаж хэрэглэдгийг та мэдээлж байна. Бол ерөнхийдөө повидиодыг үйлдвэрлэдэг хоёрхан газар л баг байна. Энэ энтхийг хятад хоёрт л байна. Ер нь тэгэл энэ хоёроос л тараал бүх орнууд яаж яадаг ийм зүйл. Тэгэхээр энэ повидиод бол ямар онцлогтой юм гэхээр энийг дэлхий бол өнөөдөр хүн эмнэлэгт өргөн хэрэгжилж байна, мал эмнэлэгт хэрэгжилж байна, ургамлын хортон шавжгангууд устгалд бас их өргөн хэрэгжилж байна. Онцлог нь энэ повидиод бол өнөөдрийн байгаа бүхэл нян, вирус, цуснд шимэгч, паразитууд бүгдийг алдаг онцлог чадвар нь тэр. Тэр бусад ариутгалын бодисуудад тийм чадвар байдаггүй. Эсвэл тодорхой тооны нервхээ 3-4 нанг юм уу вирусыг устгачаад нөгөөдүүл нь устгахгүй байх чинь. Тэгэд энэ бүгдийг ингэ зэрэг устгадгаар энэ бол дэлхийд бол стандарт болсон ийм зүйл байхгүй да. Тэгэхээр Монхемо компани ч гэсэн одоо гаднаас энэ миний хэлээд байгаа нунтаг повидиодыг оруулж ирээд Монголдо бол одоо шингэлээд тогтворжуулагчийг хийгээд өөр одоо юу байдیں۔ Ингээл үйлдвэрлэж байгаа. Энэ ийм зүйл. Тэгэхээр зэрэг тэгтээ эндээ бол одоо нөгөө миний олон улсын стандартыг одоо юунд яаж вэ гэдэг хэлж байгаа зүйл маань тэгээ яг юуг нэвтрүүлсэн гэгээд би нөгөө 50% рецепттэй одоо тамидины орц найрлагыг тулгаж үтсэн чинь зэрэг тэр өөр мис засалд хэрэгэлдэг, шарханд хэрэгэлдэг гэл тосны рецептийг хийгээд тэрийг мисэлд хэрэглүүлж байгаа байхгүй да. Тэгэд энэ сайтууд дээр бол тэр повидиан йодын талаар сайтууд нөө тэр гэл гэж юу юм гэж байна.
гидрогел гэж байна. Одоо тамидины одоо стандарт MNS гэд одоо 2010 онд батлуулсан стандарт. Тэр стандарт нь бол яг энэ гидрогел гэдгийг одоо юутай энэ яг адилхан. Энэ дотор бол нэг ширхэг цэг дасалж зөрөөг байгаа. Тэрсэл тэр гидрогел гэдэг нь шууд хуулаад хийсэн. Тэгээд тэр гидрогел гэдэг нь бол олон улсын дэвшинлүүлэхдээ тэрийг бол бүр тусдан тодорхойлцсон. Тодтголтой тэр нь оюутлгүй шарханд энэ нэрзэвтийг хэрэглэнэ гэсэн байгаа байхгүй юу? Тий, ангилалтай. Тэр миний хэлсэн 55 эрзэвч чинь бүр тусдаа зориулттай байхгүй юу? Тий. Энийг бол ингээд яасан. Тэгээд тэр оюутлгүй шарханд гэдэг маань ухаанда тэр гидрогел өөрөө л энэ тамидинаар бол хагалгаа хийгээд оюусан юм оюуталтай юмд хэрэглэхгүй бүр задарсан юм уу задгаа шархныг л ариутгах нь. Тэгэхээр зэрэг ялгаа нь юу гэхээр зэрэг хинч манай эмчнэр бүгд мэднэ. Тамидин нэг өтгөн зунгаарлцсан. Одоо би ингээ үзсэн ер нь 40 градусын налуу дээр тавьчихад урсахгүй шүү дээ. Тийм өтгөн. Тэгэхэд зүгээр нөгөө олон улсын стандарт бол энэ уусам бол гэлсгэл ус шиг л урсаал явчих шүү дээ. Тэгэхээр энд бол хам өчр нь байгаа байхгүй юу? Тэгэхээр хагалгаанд хийхэд чинь бол анагаахын бол хамгийн хурдтай зүйлийг шаарддаг байхгүй хаалгаа бол нөгөө шархвал бол яг хөө тэр 10 жондог 5 жондог тэр удаан үйлсгээтэй юм байж болно. Тэгэл одоо жинхэнэ ер нь бол хүний одоо энэ уусам эцтэй энэ бодис маань одоо повидиод маань повидиод шил тамидин тийм үү? Тамидины үндсэн үйлчлэгчдсэн повидиод байна тийм үү? Повидиод дотроос үндсэн одоо хүнд тэр нян манга устгадаг юм бол йодын йон байгаа. Тэгэхээр одоо бохирдсон хүний шарх ч юм уу эсвэл тэр шархан дотор байгаа нян ч юм уу нянгийн ханаар нь бол одоо нөгөө йодын йон нэвтрэх хурд нь тэгээ нөгөө жинхэнэ олон улсын стандартынх нь бол хамаагүй илүү байгаа. Энэ халдварууд бол голдовчлон эхнэлсэн байгууллагууд их гараад байгаа. Ерөөсөө одоо том хүний эмнэлгүүд бол тоотой цөөхөн харьцангуй гайгүй. Гэхдээ ерөнхийдөө ийм халдвар болоо шүү дээ. Ганцхан Монголд байгаа. Миний хувьд энэ л социализмын үед байсан. Би чи хоёр нийгэм дамжаад одоо ажилласан хүн болж байгаа байхгүй да. 20 жилийн социализмд 20 жилийн капитализмд. Энэ Монголд байгаа. Монголоос халиал гарах юм бол байхгүй. Би чи олон жил Германд болоо 50-нд эмчнэр яг эмчээрээ ажиллаа. Ийм халдвар байдаггүй. Би тэднээс асуухаар зэрэг гайхаад надаас суугаад байдгийн. Одоо нэг сервис гэдэг чи юу гэдэг ингэ би асуугаад ойлгохгүйгээр надаас үгүй та хайлээд өгөөч гэдэг байхгүй юу та. Тэнд байдгүй учраас социализмд яагаад байсангүй социализмд бол тийм сайн чанар бодис байхгүй байсан да. Өөрөөр хэлбэл тэр үтэн зүгээр йод, спирт хоёрыг л дандаа хэрэглэж яддаг гэсэн. Повидо яд гэдэг түрүүний ярьсан полимер синтезээ уруулаас ийм сайжруулсан йод байгаагүй учраас йод, спирт хоёр хэрэглэжсэн байгаад байсан. За капитализмын үед болсон чинь зэрэг одоо повидо йод гэдэг ороод ирсэн чинь тэр нь чанар муутай буруу зориулт юм хийж гараа зэрэг нөгөө социализмтэйг л адилхан бас байгаад байгаа хгүй да. Тэр энэ байдал нь манай нийт масс, нийт эмч нарт оюу төрүүлсэн гэхэд дээрээс энэ хагалгааны дараах шархны халдвар байж л гэдэг 20 жил 30 жилийн байж лээсэн өнөөдөр байж л бүр ингээд дасчихсан. Ийм байгаа хгүй. Тэр зүгээр яг ашиг олохын төлөө хүний эрүүл мэндийн амьсгал ностойгоор бохирол учруулж ийм хэмжээ сүүлийн 10 гаруй жил явсан байна. Энэ байдлыг да засаж залруулахын тулд шийдвэр гаргах төвшний хүмүүс хандаж үзв үү? Ерөнхийдөө нэлээд хандаж үзчихсэн. Хүмүүс бол ойлгоод мэддгийг. Тэгэл нэг л одоо яагаад ч тэгэл нэг л үлдчихэл байдгийг. Тийм учраас эцэстээ би бол одоо яг өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийт мэс заслын Монголын нийт мэс заслын эмчнэр нийт их барих эмэгтэйчүүдийн эмчнэрт хандаж энэ мэдээллийг гаргаж байгаа. Тэгээд ер нь зүгээр энийг шууд нийлүүлэлтийн зогсоогч гэж болдоггүй. Олон хүний эрүүл мэндэд ноцтойгоор одоо нөлөөлж гэдэг шалтгаанаар энийг шууд зогсоох үндэслэл байгаа. Бага. Энэ бол тэр эрхэм мэдлийн шийддэг хүмүүсийн бүрэн эрх энэ бол ерөөсөө шууд зогсоогоод энэ зохисны асуудлыг үүсэх бүрэн бололцоотой. Би бараг ер нь бол тэрийг үл дэмж байгаа. Яагаад бол би эмч хүн би насаараа одоо тэтгэврт гартлаа төр хөрөөнд тэр хүн төр тэр яаж хахад тэр хүн халдвар тэр ихийн халдвар гэж юу байдгүй энэ чинь бүр насаараа мэдэр чинь
нэг тийм тохиолдол гарахад эмч соёлогч асрагч нар бид нар ч юм бол хуруу хумсаа мултарт угаа цэвэрлээл ингэж яадаг шүү дээ. Ер нь бол гаднаа өөр явж байгаа хүмүүс нэг мэдрэхгүй. Тэгээд тэгжил яадаг. Тэгтэл одоо шалтгаан зүгээр нэг хүний нийлүүлсэн одоо тийм нэг юм сул усамлаас л болоод имлэг хохирол эдийн засгаар тэр нөгөө хүмүүс ингээл хохирол ингээл явж яадаг. Тийм ба энэ бол одоо ч гэсэн хэвээрээ би дөнгөж саяхан одоо Улаанбаатар нэг имлэгийн одоо 16 онд нөгөө худалдаж авах хариуцлагын байдлын жагсаалтыг одоо өчтөр уржитрхан аваад харлаа л да. Одоо тэгээд тэр бол улсын том имлэг. Тэгээ би тэрөнд харамсаж байгаа байхгүй. Нөгөө л 2.5 нөгөө л 0.8 тэр тэгээ бүр одоо миний одоо бас л буруу хэрэглээтэй бүхэл юмнуудыг хамтсан. Эдний одоо зариулээд ийцсэн юм шиг юм л байгаа байхгүй да ер нь. Тий, ийм л байгаа. Тэгээд тийм учраас энийг бол ус яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Ер нь бол энэ одоо эмнэлгийн дотоод хэрэгжилж байгаа ариутгын бодисын асуудлуудыг бол шийдэх цаг нь болсон. Энэ чинь социализмын үед энэнийг хариуцсан алба одоо тухайн социализмын эрүүлийг хамгаалах яам гэж баг албатай хариуцсан хүнтэй байсан. За өөр нийгэмд болсны дараа тэгээ яг дураараа болоод тэр албанд байхгүй болоод тэр юу нь алгуулсан. Тэгэхээр энэ орон зай руу одоо ерөөсөө тийм нэг ашиг хайсан хүмүүс ингээд чихэд орцсон. Ерөөсөө л товчхондоо байна. Одоо ч гэсэн одоо сая миний хэлдэг компаниас гадна өөр зөндөө компаниуд байна. Ясаа одоо манай мэрэгжлийн зарим хүмүүс хэлж байгаа. Үгүй энэ ч нэг энэ хан шал энэ төр угаадаг. Тийм зориулттай одоо хариуцлага халдвар үүтгэлийн уусмлыг дахиад нэг мессажл хийдэг хүмүүс рүү ингээд нийлүүлэх гээд гүгээд байна ч гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөөсөө энэ алба энийг зохион байгуулалтыг дахин сэргээх хэрэгтэй гэж би ингэж бас үзэж байна л да.